Эхнээ мэдээ хүргэе. Улсын хурлын гишүүн энх хоёрыг намын гишүүний нэр төрт халдсан асуудлаар Монгол Ордын намаас хөөх асуудал хөндөгдөд байна. Харин улсын хурлын гишүүн хэвлэлд ярьсан гэмтэргийн шинжтэй асуудлаараа өнөөдөр өглөө авилгатай тэмцэх газарт гэрчийн мэдрэлэг өглөө. За улс төрийн нам гэмт хэрэгтэй холбоотой асуудлыг хэлэлцдэг субъект биш гэдгийг тэрээр мэдэгдэж байна. За Монгол Ардын намын даргын сунгаар нь улсын хурлын дарга өрсөлдөхөө албан ёсоор зарлаад байсан үед за улсын хурлын гишүүн энх хоёр хэвлэлд өгсөн ярилцлаганда нүүрсний сонсгол болон түүнийг тойрсон авилга албан тушаал болон гэмтэргийн шинжтэй олон асуудлыг хөндөж ирсэн. За гэтэл түүний энэ үйлдэл нь намын журмын нөхрийнхөө нэр төрт хаалтсан үйлдэл гэж үзэн Монгол Ардын намаас хөөх асуудлаар 100 гаруй гишүүд өргөдөл ирүүлсэн гэлээ. Бараг хитэрсэн болов гэж бодож байна. Тэг хангах нь байтугай бараг хитрээ явсан болов гэж би хувийнхаа байр суурьаас л харж байгаа. Гэхдээ манай хяналтын байгуул 21 гишүүнтэй ерөнхий ороо тэгээд асуудал гомдлоо бид нар хэлсэн. Дээр нь өнөө өглөө бас нэг мэдээлэл би авлаа. Манай баг хурлын бас олон тооны гишүүдийг сонслоо шүү. 100 нэлээ гарсан гишүүдээс гар үсэг ирж байгаа юм байна гэж ойлгоцсон. Тэр нь бол яг энэ өндөр инквайр гишүүнтэй, би инквайр гишүүнтэй холбоотойгоор намаас одоо хөөх шаардлагыг хяналтын ерөнхий ороонд баг хурлын гишүүдээс ирүүлэх гэж байгаа юм байна гэсэн тийм. Яг гар дээр бол ирээгүй зөвхөн тийм мэдээ бол өнөө өглөө авлаа. Хөөгдсөн юм уу би одоо? Хөөн л гэдэг. Хөөцсөн юм уу? Мэдхгүй би одоо сая кино ярьж байгаа хөгжил чухал царай гаргаал. Тэгээ нөгөөдөлний үзэхээр одоо жишээлбэл тэр улсын хурлын дарга амар ёслон хүн амны эрхт холбоотой байж магадгүй гэл асуудлыг чигтэйгэн чухал царай гаргаал яриа үсттэй. Тэгсэн тэр баг хурал дээр чинь нэмдэр дарга гарч ирээд тэр хэргийнхэн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн шин. Ямар ч холбоогүй юм байна гэдэг. Одоо манай Баярбаатар баг дүрдээ баг орзоо юу. Нэг үлгэрийн Баатар сая ах сүйдэр бас хэлсэн шүү дээ. Гэмтэргийн шинжтэй асуудлыг ярьдаг газар нь л ярина. Мөн үү? Нот хоримцтайгаар. Улс төрийн санал хураалтаар шийддэггүй шүү дээ гэмтэргийн шинжтэй асуудлыг. Одоо энэ их хурлын тахимдч гэсэн шийдэхгүй шүү дээ. Одоо энэ нь зөв, энэ нь буруу гэх гэмтэргийн шинжтэй асуудал яриад шүү дээ. За түүнчлэн улсын хурлын гишүүн энх хоёр нүүрсний хулгайн гэмтэргийн гол амьд гэрч болох за бүгд найрамдах Хятад ард улсын иргэн Хасбаатар нүүрсний сонсголт гэрчээр ирж оролцох байсан ч ирээгүй. За гэтэл тун утгагүй нас барсан асуудал гарсан зэрэг асуудлыг хүнснэн нь тухайн үед Монгол Ардын намын даргад нэр дэвшиж байсан амар баясгалангийн нэр төрт халдсан явдал мөн гэж үзэж байгаа гишүүд баг хурлын үеэр олон байсан гэлээ. За мөн Монгол Ардын намын Ахмад гишүүн хууль зүйн дотоод хэргийн сайдаас нь нямдорж за Талигаач Хасбаатрын нас барсан шалтгаан болоод уг хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд хуулийн зөрчил байгаагүй гэдгийг баримттайгаар хурлын үеэр танилцуулсан гэлээ. Тэгээ хавцас тэрийг уншаад танилцаад тэр яриад байгаа хүмүүсээс нь асуул та. Энд чинь мөрдөн шалгах ажиллагааны би нууц байдаг зүйл шүү дээ. Тэр задруулах чи өөрөө бас гэмт хэрэг байхгүй юу? Мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулах бол одоо гэмт хэрэг. Би энийг одоо бүр торох ялтай байсныг нь ганцхан хорих ялтай болгож чангалсан хууль зүйн сайд. Би өөрөө гэж. Тэр чинь нэмдэр дарга тэр 400 гаруй баг хурлын гишүүн суусан заалан дийл тод мэдээлсэн шүү дээ. Гэтэ нямдорч дарга ингэж мэдээлэх субъект нь өөр юм уу? Үгүй тэр чинь баг хурал дотроо ярьж шүү дээ. За улсын хурлын гишүүн энх хоёрын хувьд хэвлэлээр ярьсан гэмтэргийн шинжтэй асуудлыг улс төрийн намд шүүх боломжгүй. За өөрөөр хэлбэл энэ асуудал нь Монгол Ардын намын гишүүнээс хөөх шалтгаан биш гэдэг байр суурийг илэрхийлж байгаамаа.